Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 66-гийн 16-ад санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан байдаг байна. Гэвч энэхүү заалт нь хэрэгжидэггүй тохиолдол цөөнгүй байна. Ялангуяа уул уурхай, зам тээврийн салбарт ажиллаж байгаа сонгогчид санал өгөх иргэний эрхээ эдэлж чаддаггүй. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тэдгээр иргэдийг санал өгүүлэх зорилгоор сонгуулийн ерөнхий хороо ажлын хэсэг байгуулж 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага ажилчдад энэхүү хуулийн заалтыг таниулах ажлыг эхлүүлжээ. Манай улсын уул уурхай, эрдэс баялаг, зам тээврийн салбарын 1200 гаруй аж ахуйн нэгжид 60 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна. Зөвхөн Өмнөговь аймгийн Гашуун Сухбат бомтын 419 аж ахуйн нэгжид 17400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа л Шивээ хүрэн бомтын 104 аж ахуйн нэгжид 3000 гаруй. Ховд аймгийн Булган бомтын 42 аж ахуйн нэгжид 500 гаруй иргэн, Сүхбаатар аймгийн Бичигт бомтын 30 аж ахуйн нэгжид 500 гаруй иргэн, Дорноговь аймгийн Ханги бомтын 77 аж ахуйн нэгжид 1100 гаруй иргэн, Дорноговь аймгийн Замын үд бомтын 223 аж ахуйн нэгжид 900 гаруй иргэн, Дорнод аймгийн Баян хошуу өвдөг бомтын 4 аж ахуйн нэгжид 100 гаруй жолооч, нийт 23500 гаруй иргэн ажиллаж байна. Гэвч эдгээр иргэд 4 жилд нэг удаа олдох сонгох эрхээ эдэлж чаддаггүй. Учир нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь суурин газраас хол байршилтай учир ажилчид дийлэнхдээ 7-оос 14 хоногийн ээлжээр байрлаж ажилтдаг. Тиймээс сонгуулийн санал хураах өдөр ээлжээр ажиллаж байгаа иргэд өөрийн харьяалалтай газраа очиж санал өгөхөд унааны зардал, олдоц, удирдлагаас чөлөө өгдөггүй зэрэг цөөнгүй асуудлууд үүсдэг байна. Тиймээс сонгуулийн ерөнхий хороо ээлжийн ажилтай эсвэл оршин суух хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах зорилгоор энэ жил анх удаа ажлын хэсэг гаргаж 7 аймагт ажиллуулжээ. Мөн уул уурхай, эрдэс баялагын 30 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагыг танхимаар, ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 300 гаруй төлөөлөлтөд захимаар уулзалт хийсэн байна. Бид нар бол энэ үүргээ биелүүлэх ёстой гэдэг уулзалтыг хийхэд тэдгээр бас компани удирдлагч гэсэн зөрүүлээд бид нар бас яг энэ зарим удирдлагууд нь санал гаргаад бид нар бас ингээд орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийг явахад нас тээврийн зардлыг нь хариуцаж өгөх юм байна. Тэр өдрөм чөлөө олгож болох юм байна гэсэн зүйлүүдийг бас ярьж байсан. Энэ бол тэгэл ямар ч байсан энэ жилийн хүрээнд бол энэ одоо 1000 гаруй 1200-аад аж ахуйн нэгж байгаа ачаа тээвэр эрдэс баялагын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүмүүсийн бас нэг 60 гаруй мянган иргэдийн сонгох эрхийн асуудал яригдж байгаа гэсэн үг. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 66-гийн 16-ад санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөг, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгждэг байна. Энэс гадна нийгмийн хариуцлагын хүрээ дээрээс нь одоо хүний сонгох эрхийг эдлүүлэхийн тулд энэ манай уул уурхай ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд одоо ажилчдынхаа сонгох эрхийг хангаж энэ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 66-гийн 16 заасан энэ үүргээ биелүүлээч гэдгийг дахин сануулж бид нар ер нь бол энэ одоо компаниудтай уулзалт ийм юмнуудыг хийж байгаамаа. Сонгуулийн ерөнхий хорооны ажлын хэсгийн уулзалтын үеэр аж ахуйн нэгжүүдээс хэд хэдэн санал ирүүлж засгийн газарт хүргүүлжээ. Тухайлбал сонгуулийн санал авах өдөр ачаа тээврийн бомтуудыг амрах, нэгдсэн унаа тээврийн хэрэгслээр хангах, уурхайнуудын нүүрс ачилтыг түр зогсоох гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулж өгөхийг хүссэн байна. Сонгуульд санал өгөх эрхээ эдэлж чадахгүй байх нь зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлахаас илүүтэйгээр тухайн бүлэг хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх үндэс болдог байна.